Өнөөдөр би энэ бичлэгээрээ хоёр биржийн тухай танилцуулж өгнө. Гэхдээ хоёр бирж гэж энэ төвлөрсөн буюу төвлөрсөн биржийн төвлөрсөн бус биржийн тухай танилцуулж өгнө. Тэгэхээр манай шинэ хүмүүс энийг ерөөсөө сайн ойлгохгүй юу да. Тэгэхээр би өнөөдөр энэ хоёр бирж дээр аль нь дээр нь coin худалдаж авах вэ? Аль нь дээр нь ажиллавал зүгээр үү? Тийм ээ? Одоо нэмэх тал нь юу, хасах тал нь юу, тийм ээ? Тэднэрийг бүгдийг өнөөдөр тайлбарлаад хэлээд өгнө. Тэгээ та нар өөрсдөө эндээс яг энэ бирж надад таарах юм байна. Энэ бирж дээр би тэгвэл зүгээр юм байна гэд ингээд өөрөө өөрсдөө шийдвэр гаргах юм. CEX гэд энэ болгоton зэрэг яг төвлөрсөн бирж. Төвлөрсөн бирж буюу криптовалютыг худалдаж зардаг, арилжаа хийдэг ийм төвлөрсөн биржийг CEX гэж хэлээд байгаа. Тийм ээ? Энэ бол exchange. За бирж гэдэг маань ер нь бол exchange гэх юм ээ. Бид нар л бирж гэж яриад байгаа болохоос. За дараагийнх нь болгоton зэрэг DEX гэхээр одоо энэ бичсэн байж байна. Энэ болохоор төвлөрсөн бус бирж. За одоо хэдүүлээ энэ дээр Coin Market Hub дээр энэ exchange гэдэг дээр дарангууд spot гэдэг дарангууд энэ дээр энэ бидний криптовалют зардаг биржүүдийн нэр гараад ирж. За одоо энэ болгоton зэрэг ерөөсөө бидний мэддэг төвлөрсөн бирж. Төвлөрсөн биржний одоо нэгдүгээрт нь хамгийн бидний сайн мэддэг Binance, тэгээ Coinbase, Kraken, KuCoin гэл ингээл ерөөсөө одоо энэ Gate.io гэдгээр хүмүүс их ажилт юм лээ. Bitfinex тийм ээ. Тэгээ доошоо өөр бидний мэддэг юу гэж байна? OKX гэл энэ Poloniex эдгээр чинь бүгдөө яах нь төвлөрсөн бирж нь. За ямар онцлогтой вэ гэдгийг нь одоо хэлээд өгье. Төвлөрсөн биржнүүдэд хамгийн нэгдүгээрт нь заавалчгүй бүртгэл хийгддэг. Мэйл хаягаа бичээд, нууц үгээ бичээд бүртгэл хийгддэг. Хоёрдугаарт нь ерөөсөө ихэнх төвлөрсөн биржнүүд бичиг баримтын буюу хувь хүний бичиг баримтыг шалгадаг, баталгаажуулалт хийдэг. За цөөхөн одоо биржнүүд юу яадаггүй те шаардлагатай биш болвол бичиг баримтны баталгаажил хийдэггүй. Ерөнхийдөө бол ихэнх нь хийдэг. За 3 дугаарт нь бол Visa буюу MasterCard-аар одоо нэгсэнтэй банкнаас төвлөрсөн бирж рүү мөнгө оруулж болдог. Эсвэл тэндээс coin зарчаад буцаагаад мөнгөө гаргаж болдог. За энэ бол төвлөрсөн биржийн 3 эхний шинж. За хамгийн нэгэнтээ хамгийн чухал нь бидний бичиг баримт, нэр ус, хамаг юмнууд энэ бирж дээр хадгалагдаж байгаа учраас ямар нэгэн хэмжээгээр төвлөрсөн биржнүүд бол бидний өмнө хариуцлага хүлээдэг. Энэ их чухал шүү. Бидний өмнө хариуцлага хүлээдэг. За ямар нэгэн байдлаар хакердуулах юм бол тэд нэр хэрэглэгчийнхаа эрхийг хамгаалдаг гэсэн. Компенсаци өгдөг. Одоо жишээлбэл буцааж нөгөө койнуудыг буцааж өгдөг. Ямар нэгэн хуваар одоо хохирлын төлдөг гэсэн. Яагаад гэвэл бид нэр тэрэнд хамаг бичиг баримтаа ингээд өгөөд баталгаажуулалт хийгдсэн учраас. За дараагийнх нь одоо хэдүүлээ Binance дээр ороод харуулъя. Дараагийн нэг онцлог нь болохоор хэдүүлээ энэний трейдийнх нь классик руу ороод үзье. Энд Binance дээр болохтой зэрэг энэ ордера гэж хэлдэг тийм ээ. Одоо энд хамгийн гол нь заавал Binance дээр биш л дээ. Ер нь бол ямар ч төвлөрсөн биржүүд дээр одоо энэ харагдчихэдэг. Зарах үн худалдаж авах хүмүүсийн үннүүд нь ингээд харагдчихаа. Тэгээд зарах үн, худалдаж авах үн хоёр хоорондоо нийлжээж coin маань зарагдана гэсэн. Тэгэхээр энийг сайн дараагийн бирж дээр би тайлбарлаж хэлэхээр энийг сайн яагаад би энэ дээр онцолж хэлвэ гэдгийг сайн мэдэж аваарай. Энэ дээр болохоор одоо дээдл дээр бүх ордернууд нь харагдаж байгаа юм тийм үү? Гүйлгийнх нь утганууд нь харагдаж байгаа. Зарах гэж байгаа хүмүүс, худалдаж авах гэж байгаа хүмүүс, зарах гэж байгаа хүмүүс, худалдаж авах гэж байгаа хүмүүсийн үнийн дүн таарангууд бидний гүйлгээ хийгддэг. За төвлөрсөн биржийн нэг одоо онцлог нь энэ. Одоо хэдүүлээ төвлөрсөн бус бирж гэж юу хэлэх вэ гэдгийг ороод тайлбарлаа. Энэ exchange дээр дарлаа. Энэ үеийн нөгөө DEX гэдэг чинь. Энэ болохоор төвлөрсөн бус бирж.
За төвлөрсөн бус биерчнүүдийн нэр нь энэ гараад ирлээ. Бидний сайн мэддэг Uniswap, BankSwap гэдэг тийм ээ өөр юу вэ? Өөр энэ дэр чинь зөндөө юмнууд байд юм аа ингэ. Одоо энэ төвлөрсөн бус биерчтэй нөгөө биерчнээс юугаараа ялгаатай гэвэл энд ямар ч бүртгэл хийгдэхгүй. Ямар ч нууц үгний хэрэггүй. Тэрнтэйгээ уялдаад бүртгэл хийгддэггүй учраас ямар ч бичиг баримтны баталгаажуулалт хийгээд ах шаардлагагүй. Энэ дээр бол шууд нэг хүн нөгөө хүн рүүгээ дундаа ямар ч юу байхгүйгээр тийм ээ 3 дахь оролцогч байхгүйгээр шууд худалдаж авдаг юм уу шууд зардаг. Ганцхан юугаа төлөх вүлээ газ гэдэг байгаа шимтгэлэл төлдөг. Тэгэхээр энэ биержүүд одоо энэ төвлөрсөн бус биержүүдийн бол заавчгүй бүртгүүлээд авах ерөөсөө шаардлага байна. За одоо дараа нь нэг актер онцлог юм байгаа. Тэрийг би хэлээд өгье. Төвлөрсөн бус биерж дээр ерөөсөө ийм MetaMask буюу эсвэл Trust гэдэг ийм wallet хэрэгэлдэг. Энэ wallet-д байж байгаа цагт бид нэр төвлөрсөн бус биерж дээрээс одоо энэ нөгөө хаягаараа ямар ч яах нь койныг энд өөрийнхөө одоо жишээлбэл надад Matic гэдэг койн байх юм бол Matic-ийг USDT-гээр энэ төвлөрсөн бус биерж дээр сольждог гэсэн. За тэгэхээр хамгийн гол нь би энэний тухай бичлэг хийцэн байгаа тийм ээ. Энэ дээр нөгөө энэ Ethereum-нүүдээ Binance-ийн Ethereum-ийн сүлжээ, Binance-ийн сүлжээ, Polygon-ийн сүлжээнүүдийг энэ дээр та өөрөө яадаг вүлээ төрүүлээд суулгацсан байна гэсэн. За ингээд суулгацсан тохиолдолд одоо жишээлбэл би нэг сайт танилцуулаад өгөөд та нарт. За ийм нэг сайт байдаг. Энэ DevBank. За энэ ямар учир холбогдолтой юм бэ гэвэл энэ MetaMask-а энэ рүү холбоод энэ дээрээс одоо бид нар жишээлбэл миний MetaMask дотор энэ Matic гэдэг coin байхад энэгээр энэ coin-оор одоо яа дурын coin байж болно шүү. Дурын coin ч юм уу, дурын токен байх юм бол энэгээр ингээд өөр coin-оор солиё гэвэл энд нөгөө төвлөрсөн бус биерчнүүдийн чинь үнийг одоо энд харуулж өгдөг. Хамгийн сайнаар солих тий аль биерч дээр одоо энэ биерчээр солиход одоо хамгийн юу нь хямдхан байна гэд. Тийм үү? Шимтгэл нь хамгийн бага. Энэ байж гэн. Шимтгэл нь бага байна. Gas P гэдэг. Тэгэхээр энэ дээр бол арай шимтгэл нь бага байна шүү гэд. Ингээд энэ сайтн дээр яах нь бидний токен энэ нөгөө төвлөрсөн бус биерч дээр солиход хамгийн одоо боломжийн юу гин шимтгэлийг хийлж өгнө шүү дээ тийм ээ. За энд болохоор бас энэ юу нь байдгийг хэрвээ одоо хурдан солиул тийм үү 30 slow гэхээр хурдан солиул хамаагүй шимтгэл нь бага. За дунд зэргийн солино гэвэл арай ингээд хурдан солиё гэвэл бүр их шимтгэл төлнө. Тэгэхээр энэ дээр хэдүүлээ энийгээ бас тааруулах юм. Энийгээ тааруулаад тэгээд дараа нь ингээ харахаар харьцангуйгаар нөгөө төрүүчийн би сая бүр хурдан дээр тавьсан байсан тийм ээ. Тэгэхэд чинь ийм үнэтэй газ юм байсан бол одоо гайгүйгээр нь тавих юм бол ийм газ нь бага. Тэгэхээр ингээл ерөөсөө өөрөө энэ сайтн дээрээс ямар токеноор сольж явах уу гэдгийг эхэлж олцоод ямар биержээр би дамжуулж солиул хамаагүй надад хямд байх нь гэдгийг харчаад тэгэл энэ дээр ерөөсөө шууд swap хийчихдэг. Энэ дээр өөрийнхөө токенуудыг юу яаж чагаад олж байгаа л тийм ээ. Энэ дээр ямар токен болохгүйг олж байгаа. Хамгийн гол нь баруун дээд талын энэ өнцөг дээр миний MetaMask холбогдсон байх хэвээр. За ингээд Trust гэдэг wallet байдیں۔ MetaMask гэдэг wallet байдیں۔ Тэгэхээр төвлөрсөн бус биерж гэдэг маань юу ах нэг үл ерөөсө бүртгүүлэлгүйгээр нууц үжилгүйгээр өөрийнхөө бичиг баримтыг явуулалгүйгээр ингээл өөрөө ганцхан юугаа тааруулах нь газ буюу шимтгэлээ өөрөө зөв тааруулаад сольчих юм бол миний энэ рүү ороод ирчдэг гэсэн MetaMask. Дараа нь энэ MetaMask-асаа би энд Send гэдэг энд байгаа өөрийнхөө нөгөө трейд рүү ч юм уу coin hub руу явуулчих болно гэсэн. Энэ өөрийнх нь swap дээр болохоор харьцангуйгаар шимтгэл айгүй өндөр байдаг нэгдүгээр. Хоёрдугаарт нь та нар хамгийн гол нь энэ дээр нөгөө энэ сетнүүдээ ерөөсө бүгдийн хэрэгтэй бүх токен coin-уудынхаа сетийг энэ дээр холбосон байх ёстой. За дараагийн хэлэх юм одоо хэдүүлээ төвлөрсөн бус биержний
нэг хэцүү юм нь одоо ерөөсөн нэгээр хамгийн хэцүү юм нь энд хинч хариуцлага хүлээдэггүй. Төрөний төвлөрсөн биерчдэр болохоор хариуцлага хүлээнэ гэж хэлсэн би тийм ээ. А төвлөрсөн бус биерчдэр хариуцлага хинч хүлээхгүй. Цэвэр хувь хүн өөрөө хүлээнэ гэсэн. За жишээлбэл Binance-ийн одоо өөрийнхөө баланснаас ямар нэгэн coin алга болсон ч юм уу, тий хакер дуудсан ч юм уу, ямар нэгэн байдлаар буруу явуулсан бол бид нэр ямар ч байсан нөгөөс саппорт руу бичдэг тийм үү. Тэгэхээр тэд нэр боломжоор одоо шийдвэрлэж өгөхийг шийддэг гэсэн. А хэрвээ бид нэр төвлөрсөн энэ биш аль үлээ. Энэ биржүүд дээр хэрвээ бид нэр coin-го сольсон бол ямар ч боломж байна. Хааш ч хандахгүй. Ягаад гэвэл би цэвэр өөрөө юугаа яах нь хариуцлагаа би өөрөө хүлээнэ. А тэгээд энэ MetaMask дээр нөгөө нэг 12 үг байдаг штэ тийм ээ. Тэр 24 үг ч үлээ. Тэр үгээ бүр 10 газар хадгалах хэрэгтэй. Хэрвээ тэр үгээ хаях юм бол энэ төрөвч рүү чинь хинч орох боломжгүйгээр хаагддаг гэсэн. Жишээлбэл Binance дээр би одоо юу руугаа аккаунт руугаа орж чадахгүй бол тийш нь захиа хичээд трейдер дээр орж чадахгүй бол трейдер рүү захиа хичээд ямар нэгэн байдлаар би өөрийнхөө аккаунт руу орно гэсэн үг тийм үү. А Binance-ийн ч гэсэн бус бирж төвлөрсөн биржнийхэн ч гэсэн миний одоо аккаунтанд байгаа юмыг харах эрхтэй. Тэр зөвшөөрлөг би өөрөө өгж байгаа гэсэн. А хэрвээ би төвлөрсөн бус бирж дээр нөгөө 24 үгээ мартчих юм бол миний энэ рүү хинч орох эрх байхгүй, орж чадахчгүй тийм болчихжээ. Тэгэхээр хаашийн захиа бичих ерөөсөн ямар ч боломжгүй. За ингээд өнөөдөр хэдүүлээ бичлэгийн дүгнээд одоо би хэлээд өгье. Бид нэр өнөөдөр юуны тухай мэдэж авбаа гэвэл төвлөрсөн бирж гэж ямар биржнүүд байх нь төвлөрсөн бус бирж гэж одоо энэ биржнүүдийг хэлэх юм. Энэ нь одоо аль нь сайн муу гэдгийг өөрсдөө та нар яг гардаж хийж ээж тийм ээ coin-го холбож ээж гардаж хийж ээж мэдээж авна. Бүх одоо төвлөрсөн бус биржнүүд сайн байхыг бид нэр одоо гарант байхгүй тийм ээ. За хоёрдугаарт нь төвлөрсөн биржнүүдээр болохоор бид нэр заавалч үгүй бүртгүүлэх нь нууц үгээ хийх нь баталгаажуулалт хийх нь тэрнийхээ хэрээр эднэр маань ямар нэгэн хэмжээр хариуцлага хүлээх нь нөгөө талаар хэрвээ хүн буруу юм хийх юм бол бидний аккаунтыг одоо хаах тийм ээ тийм буруу үйлдэл хийх юм бол бидний аккаунтыг хаах шүүхийн одоо байгууллагууд бидний тухай мэдээллийг өгөх бүрэн эрхтэй байдаг төвлөрсөн биржнүүд. Тэгээд төвлөрсөн бус бирж болохоор бид нэр ямар нэгэн одоо төвлөрсөн бус бирж маань энэ дээр байгаа тийм ээ би сая яаж харууллаа энэ дээр төвлөрсөн бус биржин дээр бол бид нэр ямар ч бүртгүүлэх шаардлага байхгүй байх нь нууц үг тогтоохын арга байхын хэрэггүй байх нь ямар нэгэн баталгаажуулалт хийхгүй байх нь тэгээд нэг хүнээс хүн рүү шууд өөрөө би мэдээд койно токно сольж холж болох нь энэ бол ерөөсө дунд нь ямар ч одоо тийм саппорт байхгүй тий дунд нь холилдох юм байхгүй шууд хийгдэж байгаа. Тэгтээ хариуцлагаа та өөрөө хүлэе. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар цаашаахан бол мэдээж төвлөрсөн бус биржүүд нэлээд хөгжиж эхлэх байх гэж би бодож байна. Зүгээр өнөөдрийн байдлаар бол төвлөрсөн бирж дээр ихэнх хүмүүс ажилладаг. Би гэхэд ер нь бол яг өнөөдрийн байдлаар төвлөрсөн биржийг арай илүү үзэж байгаа гэсэн. Яванда төвлөрсөн бус бирж рүү орох магадлал өндөртэй. Хэрвээ ингээд биржүүд на төвлөрсөн бус бирж рүү ороод эхлэх юм бол одоо би ч гэсэн тэрнээс татгалзах юм байхгүй. За энэ дээр хүмүүс яриад идэм бэлээ. Binance-ийн ардтал дээр бас өөрийн гэсэн төвлөрсөн бус бирж байдаг ч гэдэг юм уу те. Coinbase ч гэсэн өөрийн төвлөрсөн бус биржтэй байх магадлалтай ч гэдэг юм. Тэгээд яриад идэм бэлээ. Тэгэхээр яванда бол бас энэргүй шилжих магадлалтай. За өнөөдрийн байдлаар бол арай жоохон бид нэр дуршлагтай болтлоо. Арай жоохон мэдлэгтэй болтлоо. Болж өгвөл төвлөрсөн биржнүүдийг ашиглаж байхад гимгүй. Ер нь бол тэгээд энэ далимт хэлэхэд бидний coin маань төвлөрсөн бирж дээрч байж ах хэрэгтэй, төвлөрсөн бус бирж дээрч байж ах хэрэгтэй.
Бүгдийг аваачаад энэ Trust Wallet юм уу эсвэл MetaMask-тай хадгалцдаг. Ямар нэгэн байдлаар аюул гарах юм бол бид нэр бүх койноо алдна гэсэн. Тийм болохоор харьцангуйгаар энэ нөгөө буух эзэнтэй төвлөрсөн бирждэр зарим койноо хадгалаад өнөөдрийнхөө одоо ямар нэгэн шин токеныг авч байгаа бол тэрэн дээр солиход арай хурдан шимтгэл багтаа гэвэл төвлөрсөн бус бирж дээр ажиллаарай гэж хэлэх байна. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Одоо энэ хоёр төрлийн биржийг та нар ойлгосон гэдэгт би итгэлтэй байна. Тэгээ саяын энэ сайтыг ашиглаад бас энэ нөгөө эндээс юугаа шимтгэлийн аль бирж дээр нь би солио хийвэл дээр юм бэ нэ гэдгийг олж хараарай. Тэр улхтан зэрэг шууд л ерөөсөө энийг MetaMask энэ рүү холбоол энэ дээр холбогдсон байна. Энэ рүү холбоол тэгэл өөртөө байгаа ямар нэгэн надад одоо ямар coin байгаа юм. За ийм coin байвал энийг ямараар солих гэж байгаа юм тийм ээ. Нөгөө хамгийн гол нь BNB-гийн сүлж одоо би энэ USDT-гийн сүлжээ BNB-гийн ч гэдэг юм уу одоо нэг юм руу солих гэж байгаа бол заавалчгүй нөгөө сүлжээ дэмждэг сүлжээний тэн дээр минийх дээр яах нь хадгалагдсан байж болох нэ. За токенс өөртөө байгаа токенороо сольж болох нь ингээд за жишээлбэл би зүгээр USDC гэж чий. За ингэх юм бол надад хэд байдیں۔ Тэ. За 1000 ч гэдэг юм. 1000 байх юм бол энэ хэд болох нь $1000 $1 эзэмцдэг coin биш. За тэгэх юм бол хамгийн боломжийн төвлөрсөн бус бирж хаана вэ нү? Гэхдээ нөгөө энд юугаа газар тааруулахаа мартаж болохгүй тийм ээ. Яарч сандраагүй бол зүгээр баг дээр нь тавьчаал тэгээд энэ ингээд хит баг байгаад ахаар бас айгу удаан явдаг шүү дээ. Тэгэхээр заавалчгүй энийг тааруулаад тэгээд хамгийн баг дээр нь тавиад тэгээд энийгээ солиод өөрсдөө тааруулаад ингээд явах нэ. Тэгэхээр энэ бол ямар юм? Тэгэхээр эн чинь бол энэ дээр ингээд энийг соличихсан зэрэг энийг солиодсон гэж яахгүй. Тэгэхээр энийгээ ингээд өөрсдөө тааруулаад энэ дээр юу ягаараа. Сая уг нь гарч ирсэн энэ дээр unlock чинь энэ ажиллахгүй юм байна энэ дээр. Тэгэхээр өөрийг яаж солих вэ гэдгээ өөрсдөө шийдээд ингээд ороорой. Бүгдэнд нь амжилт. За одоо би дараагийн 7 хоногт 2 бичлэг хийгээд одоо нэг 3 бичлэг он дуусад 3 бичлэг орох хэвээр тэгээд энэ оныхаа амжилтыг дүгнэнэ. За бүгдэнд нь баярлалаа. Баяр таа.